Тагнуулын ерөнхий газрын дараа гарсан хурц нь төрийн ерхийг хууль бусаар авахыг завдсан. Мөн төрийн албан хаагчдыг хувийн ашиг сонирхлын үүднээс гүтгэж хохироосон. Төрийн нууцыг хувийн зорилгоор ашигласан зэрэг үндслүүд нь түүнийг элчин сайдаар томилж болохгүй гэдэг хангалттай шалтгаан. Иймээс түүнийг элчин сайдаар томилох асуудлыг ерөнхийлөгч зогсоох ёстой гэж Улсын хурлын гишүүн Батцаанд мэдгдлээ. Ингээд хүний эрхийг зөрчсөн, төрийн тусгай албаны эрх мэдлийг уруулан боолгон хэтрүүлэн ашигласан, хувийн эрхчгийн төлөө төрийн албан хаагч иргэдийг зохиомол хэрэгээр хэлмэгдүүлэн хохироосон, төрийн эрх мэдлийн хууль бусаар авахыг завдсан, хувийн зорилгодоо улсын нууцыг ашигласан тогтоогдсон зэрэг олон ноцтой асуудал байгаа тул Б хурцыг Монгол улсыг төлөөлөн гадаад улсад элчин сайдаар томилж болохгүй гэдэг дүгнэлтийг Улсын их хурлын нэр үхий 6 гишүүн. За үүнийг дэмжиж байгаагаа томилгооны сонсгол зохион байгуулахыг дэмжиж гарын үсэг зурсан 20 гаруй гишүүн илэрхийлж байгаа. Энэ дүгнэлтийг албан ёсоор Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга инх бол даргад өнөөдөр албан ёсоор хүргүүлж байна. Төсвийн хөрөнгийг хувьдаа завшдаг, тендер авдаг, ашиг сонирхлоор холбогдсон бүлэглэлүүдийн нэрсийг тунгаахгүй Улсын хурлын гишүүн Батцаандан олон нийтэд зарлана гэдгийг онцолсон юм а. Өнөөдөр тэдний төлөөлөл бол Улсын хурлын дарга инх болд ерөнхийлөгч асан захиагийн элбэг дорж нар юм. Тагнуулын ерөнхий газрын даргасан хурцч мөн тэдний гар хөл учраас энэ бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдгээ мэдгдлээ. Монголын ард түмний хурцын төлөөлөл болж прокурорт ажилладаг 5 хүн байна. Хурцын төлөөлөл болж хүн хэлэмгдүүлдэг 4 шүүгч байна. Хурцын төлөөлөл болж хүн хэлэмгдүүлдэг 10 мөрдөн байцаагч байна. Хурцын төлөөлөл гар хөл болж ажилладаг татврын байцаагч нар байна. Аудитын хүмүүс байна. Хурцын бүлэглэл, элбэг доржийн бүлэглэл, мегомбын бүлэглэлд орж Монголын ард түмнийг дарамталдаг, төрийн эрх мэдлийн хууль бусаар ашигладаг, төрийн эрх мэдлийг бизнесийн хэрэгсэл болгож хувиргадаг энэ хүмүүсийн нэрийг тун удахгүй бас зарлана гэдгийг та бүхэндээ дуулгая. Тэрээр өнөөдөр тагнуулын ерөнхий газрын дараа гарсан хурцыг элчин сайдаар томилж болохгүй маш олон баримтууд байна. Иймээс түүнийг томилох асуудалд ерөнхийлөгч яаралд арга хэмжээ авах ёстой гэж үзэн өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан нээлттэй хилцүүлгээс гарсан санал дүгнэлтэд ерөнхийлөгчөд хүргүүлж байгаагаа онцолсон юм а.